Асаасаа өнөөдөр PUBG дээр ганг ам дээр яаж хэрхэн хүн ааж малахыг тийм бичлэг хийнэ. Дөхүүлхийг бичлэг хийнэ. Тэгэхээр одоо ингээд өнөөдөр болохоор зөвхөн ган геймийн үеийн дээр тоглож байгаа. Тэгээ одоо яг энд нь одоо баг тус бүрээр ингээ хуваарлцсан байна. Одоо интро хэсгийн 10 секунд нь үргэлжилж байна. Энэ дотор хүмүүн алан мална гэсэн юм байхгүй. Зүгээр л нэг таны ч мэдэх тиймэрхүү 10 секунд гэсэн үг тийм. Тэгээ одоо ингэж эхэлж байгаа. Тэгэд гүүгээд тэгээд суух төвчөн дээрээ даруул саяны шиг ингэж гуулгана. Юуны хөвчлэн толгоо онвол амнаас нь илүү их багасдаг. Тийм, илүү их хасдаг. Тэгээд нэг хүн кил буюу алах бүр одоо буун ингэ шинжлэгдээд улам хэцүү болно гэсэн үг. Тийм. Энд дээр бол яг хөө тэгэл одоо тэгээ энэ дээр асуудал гардаг л та. Одоо ингээ сайн бүү ингээд хүмүүс сайн алаад байх тусам муу буутаалаа тэр алуулж исэн хүмүүс нь сайн буутай тэгээд алгалах магадaltaй. Тийм, яг тийм. Тэгэхээр одоо ингээд дээдлээр харж байгаа шиг одоо манай багийн хүн 3 кил хийсэн байна. Тэнд харж байгаа. Тэгэхээр одоо айлын багийнх 6 кил хийсэн байгаа байхгүй юу? Тэгээд яг толгойроо нь онж буудаад одоо заавал сумаа дуусахгүй нэг 10 хэд мэдэн сумтай байхдаа сумаа тэнэлчэхэд зүгээр. Тийм. Яг ингээд 30 сум өмтэй хахад бол сумаа сэнэглээд хэрэггүй. Тийм, нэг шаардлагагүй. Одоо яг энэ дээр бол бид хоёулаа гөөж байна. Тийм. Хүнээ зэлэслээ. Тэгээд ер нь бол ганц буудаг буюу шатка эдэрт дээр ер нь бол юу яасан дээр дурандаа таасан дээр сквот бүр ойртож жагаад толгой руу head shot хийсэн дээр. Тэгтээ шоткон дээр холоос бол яасан ч онохгүй. Шүршдэг буун дээр л юм холоос. Тэгтээ ганц бууддаг буун дээр жоох хэцүү байдаг хүмүүс нь хөдөлж мөдлөөд. Тийм. Тэгэхээр одоо ингээд хүмүүс ингээд цогтой алахгүй ингээ бүүнөрөө дүрээрээ орж ирэх магадлал байдаг. Тэгээд амар хэцүү бэрхшээл гардаг хүн болоход. Тэгэд өөрөө одоо тоглож байгаа хүн өөрөө ингээд ам бахтай байвал ер нь хамгаалалтай сейф газар очиж жагаад яс амиа цаанаас нь хөгдөг байхгүй юу? Ам бахтай байвал тэр хөгдөж жагаад гараад ирээ тэгээд асан ер нь бол зүгээр. Тэгвэл бол бага ам дээр шууд хүн алахаар өгчдөг гэх юм уу? Ер нь бол тийм. Одоо тэгээд ер нь бол баг дараагийн бичлэг дээр ч юм уу контрол яаж тааруулах те одоо ерөнхийдөө бол хүн алхахад head shot-оор баг head shot-ын дээр нь тааруулаад шууд одоо энийг бууд тавж байгаа сумтай тэрэн дээр удаан даруул тэгэл шууд өгчнө гэсэн үг. Тэгээ одоо бол энэ дээр ганц бууддаг буутай алах гэж зовж байгаа. Ганц бууддаг буун тэр өөрөөс тулаад бол дими холоос л олно. Тэгэхгүй бол онох магадлал бага байдаг. Тэгээд сайн тоглол мэдээж их мөнгө дээр аавна. Тийм. Одоо мөнгөөрөө жишээлбэл одоо хуц муцал авдаг. Бууны скин ч аавна. Тийм. Скин бүгд дээр л авч болно. Гэхдээ ер нь скин жоохон үнэтэй байдаг. Тийм болохоор сайн тууштай тоглох хэрэгтэй. Тоглож байгаад нэг хүмүүс бүр гоё скин авсан дээр гэж бодож байна. Нэг одоо 300 голд 300 тийм юу жийлээ гэж бодоход баахан нэг
сонин хувцс олныг аваад ил жоохон сонин байдаг. Тий. Тэд нэг хүмүүс нь сайн тоглоод тууштай тоглож байгаад гоё юу амсан дээр байх гэж бодож юм хоёрын зүгээс бол. Ааха тэгээд бас онгоцноос буухта шүхэр мөхөр гээд зөндөө юм авдаг. Одоо битэр зөвхөн энэ дээр ерөөсөө тийм цол мол нэмэхгүй зүгээр энгийн халаалтын үе яахгүй юу. Тэгэхээр ранк дээр болохоор бүр амар хүмүүс таарна гэж ойлгож болно. Тэгэхээр ранк дээрэл сайн тоглохгүй бол эхлээд нэг иймэрхүү халаалт хийж агаад ранк дарахгүй бол ер нь бол хожих магадлалын нэг 20% л аавна гэсэн үг. Гэтэ бүр сайн хүн л одоо халаалтгүй шууд тоглож болно. Тийм. Одоо 17 кил хийчээ сүүлийнхаа кил дээр пан гэж авдаг байхгүй юу? Тэр панаараа хүн алах хэвээр тэгвэл тэгэл ялцсан гэсэн үг. Тийм. Тэгээд энэ үе дээр болохоор зүгээр халаалт ямар буу байдаг мэдээж авах үе гэсэн үг. Бүх буу энэ дээр байдаг. Тэгтээ нөгөө нэг бүр дэлбэрдэг буу дээрээс бусдал байгаа. Тий. Тэгтээ тэр дуранддаг зарим буунууд нь зарим мэп дээр байдгүй. 416 дээр бол сайн буу л да. Игчлэн сонгоход 416-ыг сонгосон дээр. За тэгтээ энэний талаар яг жинхэнэ мэп дээр яри дараа нь. Тий. Одоо дээдлэн битэр одоо веб дээр одоо энэ пэйжийн хоёр зохион байгуулагчийн нэг нь одоо цагны үе дээр бол ялсан гэсэн үг. Тий. Тэгээ дараагийн бичлэгтээ уулзлаа. Баяртай. За бай.